Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэмүүлэн байна. Та бүхэнтэйгээ мөнгөний сэтгэл зүй тэгээд хувийн санхүүгийн талаар ярилцдаг Money Wise Mastery channel-аараа уулзж байгаадаа баяртай байна. Ингээд энэ удаагийн дугаараараа би та бүхэнтэйгээ би юу хийж мөнгө олдог вэ? Тэгээд тэр олсон мөнгөө юунд зарцуулдаг, яаж үрдэг, тэгээд бас money mindset-ийн талаар ярих гэж бодлоо. Ингээд та бүхэн надтай хамт байгаарай. Let's talk about money. За миний хувьд бол би IT мэргэжилтэй Швейцар улсад амьдардаг. Тэгээд автомобиль автомашины салбарт IT төслийн менежер хийдэг тийм ажилтай. Тэгээд 100%-аар ажилдаг. Тэгээд цалингаа буухаар тодорхой хэмжээгийн fixed cost гэдэг байгаа. Тэгээд тэр байрны даавгын эрүүл мэндийн даатгалаа төлнө, идэж уун, тэгээд янз бүрийн орлого зарлага, тэгээд яг бусдын адил ер нь хэрэгтэйргүй юм дүрээ дуусна, дуртай юм аавна, амралт зугаалахаар явна. Тэгээд ер нь тэгээд бусдын адил үрээ дуусгадаг байгаа. Та бүхэнтэйгээ өнөөдрийн видеогоор юу ярих гэж бодсон гэхээр яг нь миний юу хийж мөнгө олдог, тэгээд тэр юунд зарцуулдаг бол нэг сонирн биш. Яг би бусдын адил ажиллаж амьдарч ингэ хөдөлмөрж байгаа. Тийм учраас бусдын адил гэдэг нь энэ дэлхий дээр байгаа 98.9% адилхан. За би яагаад 98.9% гэж ярьж байна гэхээр дэлхийн одоо энэ дэлхий дээр амьдарч байгаа хүмүүсийн ер нь за ойролцоогоор багцаагаар 98.9% нь энгийн энгийн дундаж давхартай айлсгүй ядуу баян биш улсууд байгаа. Тэгээд үлдсэн 1.1% нь маш баян улсууд байгаа. Тэгээд энэ 98.9% тэгээд 1.1%-ийн хооронд яг адилхан улсууд 4 гарт 2 гартай 2 үлтэй бас яг адилхан биднэртэй адилхан улсууд. Гэхдээ маш том money mindset-ийн маш том ялгаа байдаг. За тэгээд money mindset-ээс гадна бас мэдээж тэр улсуудад ялгаа байгаа. Хаана төрсөн, ямар гэр бүл төрсөн, анхнаасаа мөнгөтэй байсан уу, мөнгөгүй байсан уу, ямар улсад төрсөн, ямар нийгэм төрснөөр бас ялгаатай байгаа. Гэхдээ өнөөдрийн видеогоор та бүхэнтэйгээ би тэр ялгаатай money mindset-ийн тухай ярих гэж бодож байна. За тэгээд тэр 1.1% багтахын тулд одоо ямар улсууд тэр 1.1% багтаад байна гэхээр жишээлбэл Америк нэгдсэн улсад дунджаар нэг 10 сая доллартай ч юм уу те. Европын улсуудад Зүүн Европ, Баруун Европ хаанаас шалтгаалдаг 5-аас 10 сая евротой ч юм уу. Эсвэл Азад нэг 10 сая доллар молортой ч юм уу. Тиймэрхүү улсуудыг тэр 1.1% нь одоо дэлхийн баян улсууд 1.1% нь багтаагаад үлдсэн 98.9% нь болохоор зүгээр дундаж давхраг эсвэл тэрнээс ядуу улсууд 5 сая доллар байхгүй, 10 сая доллар байхгүй улсууд багтаад байгаа юм байна. Тэгээд тэр 98.9% болон 1.1%-ийн хооронд хоёр тийм ялгаа money mindset-ийн хоёр том ялгаа байна. Тэр нь яадаг гэхээр одоо 98.9% одоо багтсан баян биш улсууд өөрсдийнхөө үн цэнтэй цагийг мөнгөөр сольдог. Тэр нь яадаг вэ гэхээр одоо жишээлбэл одоо ажлын гэрээний дагуу ч юм уу те тэдэн цаг ажиллана, төдий хэмжээний цалин аавн, тэгээд ийм хэмжээний ажил хийнэ гэх те. Тэгээд дараа нь тэгээд цалингаа авдаг өдрийн 8-9 цаг ингээд өөрийнх нь цагийг мөнгөөр сольж ийн гэсэн үг. Нөгөө 1.1% одоо баян улсууд 5-аас 10 миллион те сая доллар тэрнээс дээш одоо мөнгө орлоготой улсууд яадаг гэхээр мөнгийг одоо босгодог те. Яаж одоо мөнгөөр мөнгө олох вэ те. Тэд нэр юу хийж мөнгө олдог гэхээр ихэнхдээ ер нь том бизнесүүд, стартап бизнесүүд хөрөнгө оруулж байна. Хөрөнгөний зах зээл дээр хөрөнгө оруулж байна. Тэрнээс мөнгөөр ингээд мөнгө босгоод зүгээр ингээд суужгаад мөнгө босгож идэг. Зүгээр суудгүй л хэлтэй хүмүүс тэгж мөнгө олдог байх нэ. За тэгээд та бүхнээс нэг асуулт байна. Та бидний шиг энгийн дундаж орлоготой хүмүүс тэр 1.1% руу одоо тэр баян улсуудын игнэнд орж чадах болов уу? Та нар юу гэж бодож байна? Доор комент хэсэгт бичээрэй. Маш сонирхолтой байх болно. Тэгээд миний хариулт бол болно. Тийм болох боломжтой 5-аас 10 тэрнээс их 100 сая долларын орлоготой хөрөнгөтэй болж болно. Гэхдээ хараал идэм хэцүү.
Ronald James Reed гэдэг Америк нөхөр Америк нэгдсэн улсын Vermont мужид 1921 онд төрсөн юм билээ. Тэгээд тэр хүн юу хийжсэн гэхээр цэрэгт яваад цэрэгтээс халагдсныхаа дараа нэг манаач тэгээд дараа нь бензин колонкийн тийм ажилтан хийжсэн юм билээ. Тэгээд 2014 онд нас орохдоо $8 сая одоо тэр Vermont мужийн эмнэлэг тэгээд номын сонд хандуулсан байдаг. Тэгэхээр энэс ингээ харахад юу гэх юм гэхээр зүгээр л нэг манаач хийдэг байсан хүн тэгээд бензин колонкны ажилтан хийдэг байсан хүн $8 сая ингээд цуглуулад хүүхдээ ингээд сайн үлсийн буйнд ингээд ханиулаад үлдээсэн байна. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр бид нэр та бүхэнд $8 сая, $5 сая, $1 сая хураах, өсгөх одоо тийм мөнгө олох боломж байна гэсэн үг юм. Тэгээд энэ Ronald Reed гэдэг энэ нөхөр $8 сая хурааснараа тэр 1.1% бараг л багтсан 1.1% их баян хүн болсон байна. Тэгээд энэ хүн яасан гэхээр зүгээр л маш амархан хөрөнгөний зах зээлийг ойлгосон байна. Хөрөнгө яаж өсдөг, хөрөнгөний зах зээл ямар хөрөнгө оруулал яаж өсдөг гэдгийг ойлгосон байна. Тэгээд мөнгө болон мөнгөний сэтгэл зүг маш сайн ойлгосон хүн учраас тэр $8 сая хураач чадсан гэж би бодож байгаа. За тийм ч болохоор эцэст нь та бүхэндээ хэлэхэд бид бүхэн та бүхэн заавал тэр 1.1% тэр бүр амар баян болох албагүй $100 сая болох албагүй. Окей, за тийм амбицтай хүн байл окей, супер. Тэрнээс гадна мөнгөнд санаа зовхгүйгээр одоо дуртай ажиллаа хийгээд өглөө босоод мөнгөнд санаа зовхгүйгээр мөнгө өсгөөд хөнгөний зах зээлд мөнгө оруулаад мөнгийг ойлгоод мөнгөний сэтгэл зүг ойлгоод хувийн санхүүгээ контролд оруулаад тэгээд амар тайван тийм мөнгөний асуудалгүй амьдрах боломж бид бүрэн байна. Тийм болохоор бүгдээрээ мөнгийг ойлгоё, мөнгөний санхүүг одоо мөнгөний сэтгэл зүг ойлгоё. Тэгээд хамтдаа сурыг, судлыг, хувийн санхүүгээ контролдож сурыг, мастерлж сурыг. Ингэсэн цагт бид нэр баян амьдарч болно, мөнгөтэй, баян хүссэн амьдралаар амьдарч болно. Ингээд бидэнтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Хэрвээ та бүхэн миний видеог анх удаа үзэж байгаа бол subscribe хийгээрэй. Тэгээд дараагийн видеогоор та бүхэн сонирхолтой сэдвээр ярилцах болно. Ингээд та бүхэндээ баярлалаа, баяртай.